Yeah, сайн байна уу? This you and this travel компани маань үйл ажиллагаагаа баг явуулахаа болоод нэлээд удсан байна. Тэгээд сүүлийн 2 жил энэ Таиландын Пхукетэд өвөл ирж амьдарч үзэж байгаа. Улаанбаатарын утаанаас хоол учраас энд амьдрахад нэлээд таатай санагддаг. За би ийш нэг жим рүү орж ийн. Манай байрны гадаа нэг юм жижигхэн заал байдаг. За ямар ч үс зааландаа ороод ирлээ. Өнөөдрөөс эхлээд challenge 50 days. Тэгээд энэ нь болохоор тодорхой хэмжээний хэдэн зүйлд төвлөрөөд тэмдэглэл хөтлөд хуваалцаж явах хэрэгтэй. Гол зорилго нь 50 өдрийн дараах үр дүн. Би ямар ч үсэн workout хийгээд тэгээд дараа нь 30 минут гүйгээд 30 минут гүйж явахдаа ChatGPT-тэй 30 минут англи хэл дээр ярилцлага хийгээд иймэрхүү шаардлагыг өөртөө тавьж байгаа. Тэгээд workout нь болохоор нэг 40-1 цагийн хооронд үргэлжлээд Таиландд ирснээсээ хойш жоохон жин нэмсэн. Нэлээ өөхний хувь нэмчих шиг боллоо. За эхэлцгээе.
миний challenge 50 days тавтай. Өнөөдөр сэглээд DC гэт пэйж бол Instagram, бас YouTube-ээрээ гэт танилцуулъя гэж бодож байгаа. Өнөөдрөөс бас нөгөө Монголоос хүмүүс ирж байгаа тэднийг тосч аваад маргаашаас эхлээд гадуур айгүй явах дэлгүүр ороод бас янз янзын энэ дээрээ үзэж болох зүйлсийг үзнэ. Тэгээ тэр болгоныгоо challenge 50 days-ийнхаа энэ тэмдэглэлд хамт оруулаад явна. Анх удаага бас яг юм хийж үзэж байгаа болохоор хүмүүсийн хажуугаар явахдаа жоохон муу ярих асуудал зөндөө гарах байхаа. Тэгээ дараа жил ирье гэж бодож байгаа бас юм асууж тодруулах зүйлс байвал асууж болно. Тэгээд бас миний бичлэгнүүдээр бүхэл талаар ерөнхийдөө гараад явах болохоор бас та дэсэс мэдээллүүдийг авч бол би бас үнтэй хамт хэлээд явчихна. Усан парк, The Elephant Park, Tiger Park ч гэдэм үү. Big Buddha тэгээ бичүүдээр бас явах бах, хэд хэд бич дээр очих бах. Тэгээ ерөнхийдөө тэр бичүүдийн онцлогийн талаар бас яриад явна. Ерөнхийдөө 4 жил бол бүх бичээр яваад үзсэн. Энэ жил бас дахиад ингээд явна. Одоо л яг явж эхлэх чинь тий. Тэгээ машинтай болохоор газ яваад юм бодож чинь. Тэгээ ойр бас high season-ийн үеэр болохоор төвчрэл нэлээ бас байх шиг байна. Тэгтээ яг өдөрт үзэж болох зүйлсүүдээ амжуулаад үзээд явна. За тэгээд удахгүй дараагийн бичлэгээр үзээд сонирхоод яваарай. DC байна. Peace.